Сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн видео бичлэгээр C харамчлалын хэл дээр do while давталтыг ашиглан дурын тоон дарааллын эхлэх болон төгс хязгаарын дагуу тухайн тоон дарааллын тоонуудыг хэвлэж үзье. За юуны өмнө бид нар тоон дараал гэдгийг бол мэднэ. Тоон дараал гэдэг нь маань жишээлбэл 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 гэсэн эдгээр тоонуудын дарааллыг тоон дараал гэж нэрлэнэ. За тэгвэл хэдүүлээ C харамчлалын хэлэн дээр do while давталт ашиглан энэхүү тоон дарааллын эхлэх, дуусах хязгаарын утгыг өгснөөр тоон дарааллыг хэрхэн бүтээхийг өнөөдөр хичээлээр үзэх юм. За үүний тулд бид нэр бүл тоон хэлбэрээр тоон дарааллынхаа эхлэх цэгийг start хувьсгчаар, за дараагийн дуусах хязгаарыг stop гэсэн хувьсгчаар оноож авъя. За давталтынхаа хувьсгчийг бид нэр I гэсэн хувьсгчаар оноож авъя. За тэгвэл одоо бид нэр энэ дээр тухайн do while давталтынхаа эхлэх утгыг өгөхдөө болохоор I тэнцүү тэг гэсэн утгыг оноож өгнө. За дараа нь бид нэр do while давталтынхаа нөхцөлийг бичнэ. Do гээд гоё хаалтаа нээгээд дотор нь одоо тухайн do while давталтынхаа бит үйлдэлийг хийж өгнө. За энэ дээр бидний do while давталтын алхам болох I тэнцүү I дээр нэмэх 1 гэсэн үйлдэлийг хийж өгнө. За үүний дараагаар бид нэр do while давталтынхаа нөхцөлийг шалгана. За ингээ while гэж нөхцлөө тавиад I нөхцөл маань тухайн тооноос эрс бага байх ёстой. За ерөнхийдөө тэгэхээр бид нэр энэхүү дуусах нөхцөлийг stop нөхцлөөр авсан учраас энэ нөхцөл дээр нь I-н stop-оос эрс бага буюу тэнцүү гэсэн нөхцөлийг авч болно. За харин бидний эхлэх нөхцлөө start-аар авсан. Тэгэхээр do while давталтынхаа эхлэх нөхцөлөөр start гэсэн хувьсгчийн утга оноож өгнө. Ингээд printf функцаар бид нэр давталтын одоо тийм үү? Давталтын эхлэх утгыг оруул гэж хүчээ. За энэ маань одоо давталтын хязгаарыг эхлэх утга болж таарна. За ингээд scan функцаар бид нэр компьютерийн keyboard-оос утгаа оруулъя. За ингийн тулд давхар ажлын дотор хувь D гэж бичиж өгөөд дасал аваад and start гэдэг хувьсгчийн нэрээ бичээд цэг таслаар дуусгана. За одоо дараа нь давталтын дуусах утга буюу printf функцэн дотроо давталтын буюу одоо нэгсэндээ бидний өнөөдрийн бодож байгаа тоон хязгаарын дуусах утгыг оруулах гэж бичиж байна. За ингээ оруулж өгсөний дараагаар бид нэр яах вэ гэхээр scan функцаар давхар ажлын дотор хувь D гэж бичээд stop хувьсгчийн утгыг бичиж өгнө. За stop-ийн өмнө end-ийг бол бичих нь зайлшгүй шаардлагатай. End-ийг бичихгүй бол энэхүү компьютерийн keyboard-ноос бол stop-ийн утгыг бол авахгүй. За ингээд хэдүүлээ энэ date-ийн тексттэй тоон хязгаарын гэж өөрчлөе. Тоон хязгаарын буюу одоо тоон дарааллын эхлэх утгыг бид нар бол компьютерийн keyboard-оос авахар бэлэн боллоо. Одоо яах вэ гэхээр бид нэр энэ дотор одоо тоон дарааллаа хэвлэе. За хэвлэхийнхаа өмнө print f гээд хувь D дастал I-га хэвлэж өгнө. За одоо ажиллаад үзье энэ хүү парама. Парам ажиллаад тоон дарааллын эхлэх утгыг оруулгана. За жишээлбэл 12-оос за дараа нь тоон дарааллын хязгаарын дуусах утгыг оруул гэж хэлж байна. 12 гэсэн эхлэх утгыг нь оруулсан байгаа. Одоо дуусах утга маань 39-г оруулаад enter дарлаа. 12-оос 39 хүртэлх тоон дарааллыг бол хэвлсэн байна. За энэ дээр маань тоонууд маань хоорондоо наалдаа твлэгдээд байгаа учраас мөр унгааж хэвлэж болно. Мөр унгаана гэвэл за энэ хэвлэж байгаа 12 дугаар мөрний хувь D-ийн араас слэш буюу ташуу зураас тавиад n гэж бичээд өгнө. За ажлуулъя. Тоон дарааллын хязгаар эхлэх утгыг оруулж өг гэж байна. За эхлэх утга маань 45. Дуусах утга маань 98. За ингээд 45-аас 98 хүртэлх тоон дарааллыг бол дэлгэснээр хэвлсэн байна.
За харин 98 дахь утгыг оруулахгүй гэвэл А-ийнхаа энэ утгыг А нь стоп утгаас эрс бага буюу тэнцүү гэдэг утгын энэ тэнцүү гэдэг утгыг авчих юм бол 98 хүртэлх утгаар тоог оруулна гэсэн үг. За одоо дахиад үзье. 45 эхлэх утга нь 45 дуус утга нь 98 гэх юм бол 98 хүртэлх буюу 97 гэсэн тоо хэвлэгдэнэ гэсэн үг. За энэ хоорондох тоон дарааллыг хэвлэсэн байна. За ингээ өнөөдрийн үздсэн энэ хүү жишээгээ дахиад товчоор тайлбарлах юм бол бид нэр тоон дарааллын утгыг бол компьютерийн keyboard-ноос хэвлэхийн тулд эхлэх утгыг start хувьсгчаар оноож өгсөн, харин тоон дарааллын дуусах хязгаарын утгыг stop гэсэн хувьсгчийг оноож өгөөд start гэсэн утгаа do while давталтынхаа эхлэх утган дээр I-ийнхаа хувьсгчид оноож өгөөд I тэнцүү start гэж хүчээд харин дуусах утга буюу while давталтынхаа do while давталтынхаа одоо арын төгсгөлийн нөхцөл дотор I нь stop-оос эрс баг буюу тэнцүү гэж бичсэн. За ингээд дуусах хязгаараа утгаа оруулж өгсөний дараагаар давталтын дотор давталтын алхамаар давтаад тухайн утгыг бол хэвлэсэн байгаа. За ингээд өнөөдрийн видео бичлэгт анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Манай сувг танд таалагдсан бол манай сувгийг subscribe хийгээрэй. Мөн бичлэгийг маань бусдад түгээж share хийж бидэнд туслаарай. Мөн бичлэг маань таалагдсан бол та лайк дараарай. Ингээд дараа дахин уулзцаая баяртай.